Хүн амын эрүүл мэндийн боловсролын эрэлт хэрэгцээнд үндэслэн үр өгөөчтэй, ойлгогдох, энгийн хэллэгтэй, богино хугацаанд мэдээлэл шууд хүргэх байдлаар эрүүл мэндийн мэдээлэл сургалт туршлагыг та бүхэндээ өнөөдрөөс эхлэн цувралаар хүргэх гэж байна. За иргэдийн дунд хийсэн өвчнөөс сэргийлэх мэдлэг, хандлага, дадлын судалгаанаас харахад ер нь бол эрүүл мэндийг хамгаалах эрсдэлт хүчин зүйлээс өөрсдийг хамгаалах мэдлэг, хандлага манай хүн амын дунд хангалтгүй байна. За мөн амьдрах хэв маяг, буруу зуршилд датсан байгаа талаар судалгааны үр дүнгээс бол харагдаж байгаа. За та бүхэн санаж байгаах бид эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн нээлтийн үеэр хүүхдийн шүдийг хэрхэн эмчлэх болон дан ганц хүүхдийн шүдийг эмчлэх биш, амны хөндийн ариун цэврийг сахих, амаа зайлах, шүдээ хэрхэн зөв угаах тухай ийм урьдчилан сэргийлэх мэдээллийг бас цувралаар хүргэж байсныг та бүхэн санаж байгаа баха. За харин өнөөдрөөс эхлээд бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх, хэрхэн онцлуулах, яаж эмчлүүлэх талаарх цогц мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За 2 цуврал мэдээллийг 14 хоногийн турш та бүхэнд хүргэх юм аа. За ингээд та бүхэнд энэ мэдээлэлд анхаарлыг хандуулъя. За нийт халдварт өвчний дотор 38%-ийг нь эзэлж байгаа. Энэ бэлгийн замын халдвараас яаж сэргийлэх талаар энэ 2 шторкийг бид бэлтгэсэн байгаа. За та бүхэн харсан бэлгийн замаа дамжих халдварын шинж тэмдгүүд, за хаана эмчлүүлж болох, мэдээж бэлгийн замын халдварт өвчин бол хувь хүний нууцтай холбоотой байдаг учраас өвчний нууцлыг яаж хадгалах, за эмчилгээний төлбөрийн тухай, мөн бэлгийн замын халдварын өвчнөөс өвчлсөн тохиолдолд ямар хор уршигтай байх талаар энэ мэдээллүүдийг өгсөн ийм шторкуудыг бэлдсэн байгаа. За цаашид бол осол гэмтлээс сэргийлэх, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, мөн хор тавдар, мөн бусад халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг мэдээллийн видео шторкийг тодорхой хугацааны давтамжтайгаар календарчлсан төлөвлөгөөний дагуу бид та бүхэнд хүргэх юм аа. Тэгэхээр өвтгөөс өмнө сэргийлэх нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалах бидний хийж чадах хамгийн чухал зүйл юм шүү гэдгийг та бүхэнд дахин хэлэх гэсэн юм аа. За 2018 оны байдлаар зонхлон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар үүн дотроо бидний албан ёсоор бүртгэдэг хэдэн өвчнийг хэлье. Тэмбүү, цаг хүйтэн, тэрхэмнээс, хүний дархлын олдмол хомсдол, энэ өвчнүүдийг бид нар албан ёсоор оншилж бүртгэж мэдээлж явдаг юм аа. Энэ өвчлөлийн тоо 16,130 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт халдварт өвчний дотор 38.3%-ийг эзэлж байгаамаа. За өмнөх онтой харьцуулахад 55%-аар өссөн байна. Бэлгийн замаар дамжих халдварын дотор тэмбүү 38%-ийг эзэлж байна. Цаг хүйтэн 33.9%-ийг, тэрхэмнээс өвчин 28%-ийг, хүний дархал хомсдлын вирус, дохын халдвар 0.1%-ийг тус эзэлж байна. За өнөөгийн байдлаар Монгол улсад хүний дархал хомсдлын вирус, дохын нийт 270 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд 42 тохиолдол дохын улмаас нас оржээ. Бүртгэгдсэн нийт тохиолдол 100% бэлгийн замаар дамжин халдварлсан гэдгийг тогтоосон. Үүний дотор жишээ нь эмнэлгийн үйлчилгээ, цусан бүтээгдэхүүн юулах зэрэг мөн дохын халдвартай ихээс урагт дамжсан ийм тохиолдол бол Монгол улсад бүртгэгдээгүй. Нийт тохиолдлоос 18.5% нь эмэгтэйчүүд байна. 80% нь эрэгтэйчүүд буюу эрчүүд бэлгийн харьцаанд эрчүүдтэйгээ ордог ийм эрчүүдийн дунд 80% бүртгэлтэй байна. За хүний дархал хомсдлын вирусын халдвартай 16 гэхээс 24 эрүүл хүүхэд төрүүлсэн байна. Зарим эхчүүд давтан төрсөн. За бэлгийн замаар дамжих халдварын сүүлийн жилүүдэд тогтвортой буурахгүй байгаа. Энэ бол бас нийгмийн нөхцөл байдалтай амьдрал энэ бүх том утгаар нь харах юм бол үхэл зүйлтэй холбоотой ажилгүйдэл, архиталт, гэр бүл салалт
гих зэргийн олон нийгмийн хүчин зүйл энд нөлөөлж байгаа. Тэр дундаа энэ бүртгэл дотор 15-аас 24 насныхан 33%, 25-аас 34 насныхан 44%-ийг тогтвортой эзэлж байгаа нь эд ажлын насны эд залуучуудын дунд энэ өвчил их байгаа нь тодорхой харагдаж байна. За мөн хүүсийн хувьд бол эмэгтэйчүүд 71%, эрэгтэйчүүд 29%-ийг эзэлж байна. Энэ бас нөгөө эмэгтэйчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч эмнэлэгт их үзүүлдэг, урчлан сэргийлэх үзлэгт их ордог. Зовөр нь бас ил тод ингээд олон чиглэлээр үзүүлдэг учраас энэ хувь ингэж гарч иж бас болох ийм тал бий. За боловсролын байдлаар 61% дунд 19% дээд боловсролтой, гэр бүлийн байдлаар 62% нь гэр бүлтэй, 30% нь гэрлээгүй хүмүүс эзэлж байна. За хөсөөтийн дох бэлгийн замаар дамжих халдварын тандал судалгааны алба болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд бэлгийн замын дамжих халдварын кабинетууд тус улсын хэмжээнд үйлчилж байна. Хамгийн гол нь Монгол улс бол дохын онцлогоог дэлхийн түвшинд хийж байгаа. Энэ нь болохоор Бэлэг, Япон, Америкийн онцлогоор 3 аргаар үзэж байгаа. Тэгээд баталгаажуулах дархан дардсан арга буюу Вестерн болоод тэгээд дэлхийд баталгаажуулдаг хамгийн сүүлийн хамгийн үнэтэй онцлогоог Монгол улс хэрэглэж байна. За мөн эмчилгээг бол дэлхийн түвшинд яг Америкт, Японд эмчилж байгаа тэр стандартаар тэр чанартай орчин үеийн эмийг хэрэглэж байна. Энэ нь ямар учиртай гэхээр эмийн хувьд бол дэлхийд дэвшил гарсан. Хуучин ногоон улаан шар гэд олон өнгийн эмийг атга дүүрэн эмийг уудаг байсан. Энэ бол хуваарийн дагуу уухад маш төвөгтэй, тэгээ хувь хүндээ бэрхшээлтэй эмийн дагалдах гаж нөлөөгөд тэр нь бол элэг, бөөр, зэрэг эрхтнүүдэд хүчтэй нөлөөлж маш төвөгтэй байсан. Одоогийн дэвшил бол ердөө нэг таблетик эмийг өдөрт нэгийг л уuna. Тэгэхээр хувь эмчлэж байгаа тэр хүнд бол дарамт багтай, эмчилж байгаа бас эмчнэр, зөвлөгөө өгж байгаа эмчнэрт бол бас ойлгомжтой ийм болсон. За ер нь бол тогтмол компани ажлуудыг зохион байгуулагч бид нар зорилтод бүлгүүдэд чиглэсэн компани ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. 2018 онд жишээлбэл эрүүл мэндийн яам, боловсрол соёлын шинжилгээ, спортын яамтай хамтраад өсвөр үе залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн боловсруулах шаардлага нь бол эрүүл мэндийн хичээлээр дамжиж явах ёстой маа гэдэг үндсэн дээр эрүүл мэндийн хичээлийг биедан оруулсан байгаа. Энэ хичээл маань 4-өөс 12 дугаар ангид 35-ын 7 хоногт жил 35 цаг, 1-7 хоногт бол 1 цагийн ийм хичээл заагдахаар орсон байгаа. За үүнд бол бэлгийн замаар дамжих халдвар өвчнөөс хэрхэн сэргийлэх, хүн өөрийнхөө хувийн ариун цэврийг чандлан сахих талаар бол 4-р ангиас эхлээд 12-р анги хүртэл гинжилсэн хэлбэрээр ингэж орсон байгаа. За 2-дугаарт нь бол өсвөр үе сая мэдээ эрүүл мэндийн үзүүлэлт судалгаагаар бол өсвөр үе залуучууд эд ажиллах насны хүмүүст бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол өндөр байгаа нь харагдаж байгаа учраас бид нар зорилтод бүлэг буюу өсвөр оюутан залуучуудад чиглэсэн бас үйл ажиллагааг явуулдаг. За үүний нэг хэлбэр нь бол 2018 онд эрүүл мэндийн сайдын А420 гэсэн тушаал байдаг. Энэ маань болохоор хүн амын эрүүл мэндийн эрсдэл хүн амын онцлог түүнд тулгуурлаад урьсан сэргийлэх үзлэгт 18 наснаас эхэлж орох ёстой гэсэн ийм тушаал гарсан байгаа. Үүнийг мөн боловсрол соёлын шинжилгээ спортын яамтай хамтраад А470 А736 гэсэн ийм хамтарсан тушаал гарсан. Энэ маань болохоор ихтэй сургуулиудын
оюутан залуучууд заавалчгүй жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орсон байна. Энэ үзлэгт бол эрүүл мэндийн маягтыг бөгснөөрөө тухайн дараагийн жил ороход тухайн хүүхэд маань, оюутан маань ямар өвчтэй, ямар халдварт ус өвчтэй, ямар халдварт өвчнөд байгаа гэдгийг тодорхойлгож байгаараа ач холбогдолтой юм. Өнгөрсөн жилийн байдлаар оюутны одоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдал нь бол 52% байгаа. Энэ жил 19 онд бол 70-аас 80% хүргэнэ гэсэн ийм одоо төлөвлөлтөй одоо ажиллаж байна. За бэлгийн замаар дамжих халдвар нь агаар туслаар дамждаггүй учраас бид бүхэн хамгаалах боломжтой халдварж үздэг. За хэдийгээр доктортой өндөр түвшинд байгаа хэдий ч одоо өөрт шинж тэмдэг илэрх юм бол өөрийн харьяа эмнэлэгтээ харьяа дүүргийнхаа бэлгийн замаар дамжих халдварын кабинетийн эмчээс зөвлөгөө авч болно. Бэлгийн замаар дамжих халдвараас одоо урьдчилан сэргийлэхийн тулд төвчих эсвэл хайрттай үнж байж одоо тохиолын бэлгийн архивт орсон үедээ бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэснээр та хүсээгүй жирэмсэлт болон өөрийгөө бэлгийн замаар дамжих халдвараас хамгаална. Хайртайгаа бас бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалах боломжтой шүү гэдгийг та бүхэн зөвлөмөр. Тэгэхээр хэдийгээр хүн мэддэгч гэлээ гэсэн мэдлэгээ одоо дадал болгож хөвшүүлэх улмаас одоо бэлгийн замаар дамжих халдварт өртөх юм боломжтой байгаа. Хэрвээ халдварт өртсөн тохиолдолд дураараа ч юм уу найз нөхдийн эмчилгээ, эмээ сангаас эм тариаг одоо эмчийн зөвлөгөөгөөр авч хэрэглэснээр одоо хүндрэлүүд гарч болдог байгаа. Тэгэхээр эмчийн зөвлөсөн эмийг одоо сүүлийн өдөр хүртэл одоо эмчилгээгээ бүрэн гүйцэд хийснээр та энэ халдвараас ангид байх боломжтой гэдгийг зөвлөмөр байна. Ингээд мэдлэг бол мэдлэгээ вакцин шиг хэрэгжилж болох юм бол энэ халдвараас ангид байж болно. За 2 шторка үзүүлчихтэй. Байдлын тухай мэдээллийг өгнө. өөрийгөө мэдхүйч явж байгаа юм. Яг тэр хүмүүсийг тусалсан өөрийгөө нэг чагнаач өөрийгөө боломжтой гэж үзэж байгаа бол өөрөөс чи юм шиг